Лайт мэдээллийн хөтөлбөр нийслэлийн 2 дугаар амарч явах газраар үйлчлүүлж байгаа олон эмэгтэйчүүд эхчүүдээс цолон бүсгүйг онцлож байгаа нь учиртай. Тэрээр 2005 онд нурууны хавдар хэмээх өвчин тусч хүнд хагалгаанд орсноос хойш 9 жилийн турш тэрэгэнцэртэй амьдарч байгаач 2 дугаар сарын 5-нд үрийн зулаа өнөрлөж хөөрхөн хүүтэй боллоо. Маш их баярлж байна уу хүүтэй болсон да. Тэгээ ариун гэрэл эмчтэй, их баригч ариун гэрэл эмчтэй хамт олонд нь маш их баярлалаа л гэж хэлье да. Тэгээд өөрөөрөө төрнө гэд ерөнхийдөө бас яг жирэмсэн болчоод тэгэл өөрөөрөө төрнө ямар ч талаас өөрөөрөө төрнө гэж би бодчихсон. Тэгтээ ямар одоо эмчтэйгээ зөвлөлдөөд тэгээд өөрөөрөө төрөх үгүйгээ бас асууж үзэж байгаад болно гэж тэр их үедээ бас нэг хийсрүү өөрөөрөө төрөх үү гэдгээ бас мэдэхгүй явчихад ариун гэрэл эмчтэй та анх уулзчаад миний хүү болох юм байна гэд хэлжсэнд нь би маш их баярлаад тэнгүүдээ эхний удаад нэг өмнө хөвччихсэн хожоо орлого гэд тэгээ хөвтөд ариун гэрэл эмчтэйгээ уулзчаад болох юм байна гэж сонсонгуудаа дараад нэрэд хөвцсөн чинь яг ээлжин дээр нь таарад тэгээд яг ингээд хүүхдээ маань их харж авсан байгаа. Тэгээ маш их л баярлж гин гэж хэлээ да. Ээж байна гэдэг энэ дэлхийн хамгийн сайхан ажлаа гэж олон хүмүүс ярилцдаг. Цолон бүсгүйн ээжч бас зээх хүүтэй болсондоо ихэд баярлаж байлаа. Миний охин сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг үзэлтэй, сэтгэл байхад бүх юм болно л гэдэг дайчин эмэгтэй гэж түүний ээж охиноороо багархан ирсэн юм аа. Тийм миний охин ер нь ихээ тийм дайчин л да. Тэгээд 2012 онд бол Монгол улсын хэмжээнд болсон Паралимпиад тэрэгцэртэй 1200 метрт оролцож бас төрүүлжсэн те алтан медаль авч ирсэн. Тэгээд их цэцэг дээд сургууль бол улсын харилцаа Чингис Хосын сургуульд нэрээр курс бас онц төгссөн. Тэгээд энэ жил маматай болсон учраас нэг жилийн чиглэлээ сурч чадаагүй байгаа тий. Mobicom бас оператор хийжсэн. Тэгээд ерөөсөө өөрөө маш их дайч өөрийгөө дайчилж тий 5 дахь ангиас хойш улиг аль бие сургууль сураагүй. Гэхдээ гэрээрээ сураад тэгээд ичнэгээр сураад 11 дугаар ангиас төгсөөд дээд сургуульд ороод тэгэл иймэрхүү тий ер нь маш дайчин зан чанарт нь би их яадаг шүү дээ хайртай байдгийг. Охиныхоо хувьд юу ямар нэгэн би өвдөж гин би ингэж би чадахгүй гэж ерөөсөө хэлдэггүй би явна за болно ээж би болгоно би чадна л гэдэг тий. 2 дугаар амарч явах газарт хоногтой 30-аас 40 жирэмсэн их амарчдаг байна. Тэд өнгөрсөн онд л гэхэд нийт 6640 гаруй эмэгтэйчүүдийг эсэмэнд амарчулжээ. Хэдийгээр эмнэлгийн багтаамж муу ачаалал их байгаач 2 дугаар амарч явах газрын эмч совилогч нар үүнийг бэрхшээлгэж үзэлгүй ажиллаж байна. Эмч гэдэг сайхан мэрэгжил, ийм их баяр баясгалан хуваалцсан гэдэг сайхан шүү дээ гэж тус эмнэлгийн эмч хэлж байлаа. Манай төрхийн эмчнэр үзээд тэгээд одоо цолон охиныхоо бас биеийн байдлыг үнэлээд за ямар ч байсан одоо их хүрийг төрөх замаар эсэмэнд төрүүлэх боломжтой юм байна гэсний үндсэн дээрээс бид нар одоо цолмонгоо төрөх замаар төрүүлсэн байгаа. Тэгээд манай цолмон маань төрөх замаар эсэмэнд ингээ амарчаад одоо хөөхөн 3 ил 200 хүүтэй болоод ингээд өнөөдөр төрхөөсөө гарах гэж байгаад бас эмч одоо бидний хувьд бас их сэтгэл өндөр байгаа. Тэгээд цолмонгийн маань бие болон хүүгийнх нь бие бол сайн байгаа. Тэгээд одоо цаашдаа цолмондоо болон түүний хүүд нь за мөн одоо ээжд нь түүний хань ижил одоо гэр бүлийнхэнд нь бас цаашдын амьдралд одоо эрүүл энхийг аз жаргалыг өшөө их одоо амьдралдаа эрч хүчтэй амжилт гаргахыг бас нийт эмчнэрийнхээ өмнөөс бас хүсэн өрөөё. Цолмон бүсгүй нөхөр Одбаатар хэмээх залуу эхнэр хүү хоёроо угтан авч байх үеэр түүнтэй ярилцлаа. Маш их баяртай байна. Тэгээд 2 дугаар төрхийнхаа эмч нарт ариун эмчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд сайхан хүүтэй боллоо. Эхнэртэй маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Үр хүүхэд бол эзнээс ирдэг бэлэг гэж ариун библийн дуулал номонд хэлсэн байдаг. Монголчууд бид олуулаа болохыг уриалж хүн амын өсөлт хөгжилтөндөө илүү анхаарах болсон энэ цаг үед Монгол хэмээх өр хайлын хүү болж мэндэлсэн бяцхан хүү хүн бүрийн баяр хөөр болж байгаа. Цолон бүсгүйн гэр бүл аз жаргал хүсэе Light News мэдээллээ.